Үзэгч таны өдөр тутмын сонголт хэрэглээг зөв ухаалаг байхад туслан мэрэгжилтнүүдийн зөвлөгөө хүргэдэг. Хэрэглээний боловсрол олох зорилготой амьдралын жор нэвтрүүлгийн удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр зориулан тусгай дугаараа хүргэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэл өөдрөг байж шинийг санаачлаг хийж бүтээж ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн амжилтын жороос үзэгч тантай хуваалцах болно. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Амьдралын жор нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр 12 дугаар сарын 3-ны өдөр энэ өдрийг дэлхийд даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг үлээ. Энэ өдөрт зориулаад өөрсдийн авьяас зүтгэл хичээл зүтгэлийнхаа үр дүнд амьдралын жорыг бий болгосон эрхэм хүндтэй зочид өргөдөө ярилцах юм. Ингээ өнөөдрийн нэвтрүүлгийг соёлын гавь зүтгэлтэн Гомбын зол жаргал надтай хамт хөтлөн явуулах болно. 12 дугаар сарын 3-ны өдрийг бол бид нэр олон улсын хэмжээнд дэлхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих ийм өдөр болгон тэмдэглэдэг. Манай нэвтрүүлэгч гэсэн ямар асуудлыг бид нар нийгэмд дуулгаж хүргэх вэ? Бид өөрсдөө юу хийх вэ гэдэг сэдвээр ярилцаж энэ нэвтрүүлгийг одоо бэлтгэж байгаа. Нэгэн сурвалжлагыг үзээд эргээд эсвэлтэй олцъя. За. Шатаар өксөх, уруудах, өндөр босго давах, гадуур чөлөөтэй явах зэрэг үйлдэл хүний хийдэг энгийн л үйлдэлүүд. Шатаар өксөх, уруудахтаа бид гүртээгүйж алхахтаа алхана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд шат бол хамгийн том бэрхшээл байдаг. Бусдын дэмжлэгийг авах эсвэл цахилгаан шат ашиглах гэсэн хоёрхан сонголт бий. Сонголт хязгаарлагдмал. Гэхдээ дэлхийн өнцөг болон бүрт энэ бэрхшээлийг хэрхэн шийдсэнийг бид олон жишээнээс харж болох юм. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлцсөн цахилгаан шат, тусгай тоноглогдсон шатаар өгсдөг тэрэгэнцэр, удирдлагатай тэрэгэнцэрч бий. Тэрч бүхэл тэрэгэнцэртэйгээ салхи татуулан давхиж, цанаар гулгаж, тэнгэрт нисж, заваар аялаж, хоккей тоглож, усанд ч сэлж олно. Дэлхийн ертөнц боломжоор дүүрэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шатаар саадгүй өксөж уруудах боломжийг манай нэвтрүүлгийн эхний зочин Монголд бий болгожээ. За тэрэгэнцэртэй иргэдийн минь хувьд шатаар гарна гэдэг бол үнэхээр хүнд асуудал байдаг тийм. Энэ асуудлыг бас шийдэж өгсөн эрхэм хүндтэй зочин манай студид хүрэлцэн ирсэн байгаа юм. Сая сурвалжлагаас үзлээ. Одоо таныг өнөөдөр энэ нэвтрүүлэг төрж байгаа учир бол англи дээр бол access, орос дээр бол доступ, бидний бол хүртээмжтэй орчинд амьдрах, ажиллах гэсэн ийм ойлголт байгаа. Тэгэхээр энийг эхний яаны үзүүрээс таныг бол татлаа гэж ойлголоо. Хүртээмж гэдэг маш энгийнээр одоо ямар ч хүн ойлгох тайлбарлая гэх юм бол тэрэгэнцэртэй, хараагүй, хүүхдэд төрсэн ээж, өндөр настан, одоо тань шиг цоо орвол хүмүүс аль нэг байшин руу, аль нэг зүйл рүү ороод үйлчлүүлээд асуудалгүй. Тэгээд эргээ гараад ирэх боломж. Ингэхдээ хин нэгний тусламж авахгүй байхыг л хүртээмжтэй байна гэдэг байхгүй. Тэгэхээр яг тэр нөхцөл хангагдсан уу гэхээр ихэнхдээ манад одоо ямар байдлаар хийж байгаа гэхээр орох гарахыг хийчихэд дотор нь ороод бидсэх, сайн хоол идэх, хүнээр үйлчлүүлэх тэр бүх боломжийг нь хангаж өгөөгүй байх тохиолдол. Үгүй бол дотор нөх гой нойл хийцэн байдаг. Тэгсээ гаднаа орчиж болохгүй, орсон хойноо гарчиж болдгоо нэг тийм тохиолдол. Тэгэхээр манай энэ өнөөдөр одоо энэ жил хийсэн нээлттэй нийгэм хүрээлэнд байгуулсан лифт бол тэр хүртээмжид нэг том асуудлын зөвхөн нэг хэсгийг нь шийдэж өгч байгаа. Тэгээд энэ лифт маань юу гэхээр Европод одоо бол чанараараа хамгийн гайгүй тооцогдох Австри, Германы бүтээгдэхүүн гэхээр техник талаас ер нь бол дэлхийд бол гайгүй тооцогдсон шүү дээ. Тэгээ хүртээмж гэдэг дээр бас өөр юу орж ирж байгаа гэхээр тэр юунд байшин дотор байгаа хүн төөрөхгүй, алга болчихгүй, өөрөө сандарч мэдхгүй хаана явж байгааг бүрэн мэдэх тэр бүх бол. Ер нь бол маш их өргөө ойлголт.
энэ хуучин стандарт зөвлөлтийн стандартаар байсан энэ байшин барилга бол манай нийт одоо суурин газар Улаанбаатар хот ялангуяа бараг 80-90% байгаа. За бараг их хэлээ. За энийг шийдвэрлэхэд хугацаа хэрэгтэй. Хүн болгон бол ийм хүртээмжтэй орчинд үйлчлүүлэх хэрэгтэй гэж бодоход шатраас нь төлөлгүй байхдаа эхний ээлж нь ямар газруудад одоо ийм хүртээмжтэй газар зайлшгүй хэрэгтэй байх ёстой вэ? Маш энгийнээр бодоод үзэхэд бол хамгийн их төрийн үйлчилгээний бүх байгууллагууд багш. Үүнийхээ дараагаар яаж хаа эрүүл мэндийн үйлчилгээ. Хоёрдугаар эрх нь болохоор хүний эрүүл явах тийм үү. Эмнэлгийн байгууллагууд нь бүгдээрээ бас хүртээмжтэй байх ёстой. За тэгээд ингээл цаашаа үргэлжлүүлээд явах нь хамгийн сүүлд нь за яг нэг хүн болгон тэр тооцдоггүй байя гэж бодоход л үзүр үйлчилгээний газар бод. Хоёроос дээш давхар орон сууцны барилгад бол цахилгаан шат лифт ингээд хийгээд дөрөөс дэш ингээд явж болно. Хөдөө орон нутагт сумдад бол ихвчлэн засаг захиргаа төрийн байгууллагууд бол 2 давхар барьдаг. Тэгэхээр энэ их тохиромжтой шат байна л да энэ лифт. Тэгэхээр энийг өртгийн хувьд боломжтой юу, технологийн хувьд бол ингээд хөдөө орон нутагт суулгах болохоор судалгаанууд одоо яаж хийгдэж гинэ үү? Энэ бас их чухал гэж бодлоо. Ийм байгаа. Энэ төрлийн яг лифт. За яг одоо манай Монголд анх удаа угсарсан энэ лифтийг бол curved lift гэдэг. Өөрөөр хэлбэл тойрсон замын лифт гэдэг байгаа байхгүй юу? Монголчилж орчуулж байгаагаар бол гэтэл яг байгууллага хуучин хичнээн муудсан байсан ч гэсэн байгууллагыг ямар нэгэн хэмжээгээр байшинг лифттэй болгодог доот нь 10-аас 15 төрлийн лифт байна. Шулуун явдаг, шууд шалаан цөмлөд доошо гардаг, гаднаа угсарчаад дотгошоо ордог гэх мэт ингээд 10-аас 15 төрлийн лифт байна. Аль нь ч манай Монголын нөхцөлд бол ажиллах боломжтой. Яг тэгэхээр доод нь хасах 50 градустай ажиллах боломжтой лифтүүд гадна талтай бас байгаа байхгүй. Төсөв мөнгөний хувьд ярих юм бол боломжтой. За дундаж мини жип ямар үнэтэй вэ? Ойролцоогоор нэг 20-оос 30 сая л байгаа тийм үү? Нэг тимийг үргэлж ойлгож байгаа. Бас үзэгчтэй хэлэхэд ер нь бол заавал хөгжлийн бэрхшээлтэй гэж ярихаас илүү энэний үйлчилгээний хамар хүрээвэл их өргөн байл да. Жишээлбэл хөл гар муутай өндөр наснууд байна тийм үү? Энэ хүмүүс чинь бас төрлийн үйлчилгээ авахаар одоо 70-тай хүн, 75-тай хүн одоо хүмүүсийн нас бол нэлээд уцаад явчлаа шүү дээ. Нэлээд ч гэсэн одоо энэ аюулгүй одоо явхад энэ бол бас чухал юм байна лээ. Тэгэхээр энэ бол би бодсон нийт иргэдэд хүртээмжтэй байдлаар энэ асуудлыг зохион байгуулах бүр тийм хэмжээнд явандаа яриасаар гэж би бодоод байгаа. Зөв. Үндсэнд хэрвээ бид хүртээмжийг бий болгоо боловсралтай болгочих юм бол бидний ирээдүйг бий болгох зүйл хэм блэ? Та биднээс хүүхдүүд. Энэ хүүхдүүдийг бид сургуультай явдаг болгоё гэх юм бол сургуулиуд маань хамгийн ихэнд бас хүртээмжтэй болох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгжээж бид энэ ирээдүйг бий болгоно. Тэгэхгүйгээр бид 30-40 жил яг энэ чиглэлээрээ яриад явах юм бол нөгөө нэг асгарсан усаа эргэж хамаал нөгөө нэг хувиндаа хийгээд өгдөг. Тэгтэл хувин ч өөрөө цоонхой байгаа л өгдөг. Яг л тийм байдалтай бас. Эртнээсээ яг юм бол хувингаа ядаж бөгөлчөө тэгээд тэр саваанд үргэх асуудал ярих хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд юм бол бид их дээд сургуулиуд та одоо боддоо та аль сургуулийг төгссөн бэ? Би Монгол Улсын их сургууль. Мөс ууган сургууль тий. Мөсөд ийм лифт юм эсвэл тэргийн цэртэй хүн яаж явдгийг та харсан уу? Намайг байхад бол байгаагүй. Тэгээ манай ингээд бол яг ийм хөгжлийн бэрхшээлтэй явдаггүй ах төгссөн манай орогдлох одоо сонин гаргаад явж байгаа. Орогдлож бол яг алхдаг юм. Тий, алхдаг байсан. Тэгтэл ер нь бид нар ингээд хаяа бицсахтан ч юм уу те хөвгүү туслах ч юм уу тийм байдлаар туслах. Ер нь тэр хүнд бас л тийм халамж хөнгүүгээр явхад бас хэцүү байдаг байсан л да. Би Монгол Улсын их сургуулийг төгссөн 4 жил хүнээр татуулж дэш явсан. Тэр бол 10 жилийн өмнө байсан. Зүгээр би сургуулаа шилж байгаа юм биш л дээ. Гэхдээ ядаж нэг дээд сургууль нь ийм хүртээмжтэй орчин бүрдүүлж байж л дараагийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд нь бэрхшээлгүй гэж нэрлэгдэх. Дээр нэмээд халамж хүсэгчд биш болох тэр нөхцөл бий болно л гэж хэлж байгаа. Би бас Солонгос улсад нэг тодорхой хэмжээгээр байсан хэдэн жил болсон. Тэгээд тэнд байдаг байж хат хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн яадаг гэвэл тэр хүмүүс ямар ч асуудал байхгүй. Манай орчинд байх юм бол нэг хүн аваачиж өгөөл, нэг хүн буцааж аваад тийм тохиолдол их байдаг шүү дээ. Хүртээмжтэй орчныг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй болон тодорхой газарт хашигдж байгаа энэ хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг гаргаж өгч байгаа. Өгвөл илүү их тус тэмтэй цаашаа энэ ажил хөдөлгөхөд бас нэг бөөн хүч орж ирж байна гэж бодоод. Энийг бас ашиглах хэрэгтэй. Энэ амьдралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн хариуцлага өгөөд
ажилуулах хэрэгтэй байх гэж байна. Орчин үеийн нийгмийн шаардлагач тийм болж байгаа хийж байгаа гэж. Тэгэхээр би ойрдог зочныг бол сонссон л доо Швейцар сургууль төгссөн, дээд сургууль төгссөн гэж байна. Өөрийгөө ер нь яаж хөгжүүлж ирсэн бэ? Зүгээр би өөрийнхөө амьдралын яг бодож байгаа замлаа хэлэх юм бол нэгт би өөрийгөө хөгжүүлэе гэж бодож ирсэн. Энийг манай эцэг их маань надад маш сайн өглөөж өгсөн. Хоёрт хэрвээ чи өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлчихсэн бол хөгжсөн сурсан бүх зүйлээ бусадтай хуваалц. Хийж байгаа юм болгон чинь нэг хүний төлөө биш, нэг хэсэг хүний төлөө биш. Ямар нэгэн хэмжээгээр улс оронд чинь нөлөөтэй байх. Ийм л гурван энгийн одоо бодол байгаа. Энэ үднээсээ л би одоо өөрийнхөө компанигч байгуулсан, компаниараа хийж байгаа зүйлийгээ яг ийм өдөр дэмжээр л явж байгаа гэсэн үг. Өөрийгөө ялан дийлэн гэдэг бол бас л их том төвчээр хатуужил гэж боддог юм л да. Амьдрахын төлөө амьдрий гэж байгаа бол хөдлөө шүү дээ. Нэгэнд хөдөлж байгаа бол хүнд хэрэгтэй байдлаар хөдлөх хэрэгтэй. Старууд энэ дээр чинь би өстой амар мундаг болох гээд ч юм уу эсвэл бусдад нэг гоё харагдахын төлөө биш. Үндсэндээ миний өөрийн одоо бодож байгаа амьдралаа ойлгосон үн цэн л юм байхгүй юу? Тэр өдрүүгээрээ л яваад байгаа. За ингээд их баярлалаа. Олон жилийн өмнөөс одоо энэ хөслийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдрийг тэмдэглэхдээ бид нэр студид дандаа тэтгэр тэтгэмжтэй халамж нэмэх тухай үйлчлэгээ сайжруулахдаа түр харахгүй байна гэж байнга гомдолдог байсан бол ер нь тун ойрхоноос бол хийж бүтээсэн ажлаа яаж сайжруулах уу, чанаржуулах уу хийсэн маань энэ нэгэд бас арай өөр чанарын агсан өөр төвшөнд ярьж байгаа нэг таатай байна. Энэ маань улам цаашид дэвжид дэлгэрээд бид одоо тэр хүсэж байгаа өндөр хөгжилтэй орнуудад энэ бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж шийдсэн тэр төвшөнд хамтарч очисон байх болтугай гэж одоо би дотроос хүсэж байна. Тэгээд ойдтой амжилт хүсье. За баярлалаа. Хоёр суух тайд байгаа. Энийг бол ганцаараа нэг хэрэглэхгүй ганцаараа нэг хэрэглэж болохгүй. Заавал хоёр нэг цуг. Тэгэхээр зэрэг хоёр гараараа заавал тулах чадвартай тийм байх шаардлагатай. Энэ таягийг ямар хүмүүс ихлэн хэрэглэх үүрэгтэй зэрэг хөлөө гэмтээсэн, гипс дүүлсэн тийм хүмүүс хэрэглэж болно. Бас тийм дундаа яг хоёр гараараа тулаад явах чадвартай. Одоо нэг гар нь саажсан ч юм уу, нэг гар нь одоо тайлбартай байж болохгүй гэсэн үг. Тийм учраас заавал хоёр ингийн хамтдан хэрэглэнэ. Энэ суух тавигдах энэ тавиурыг суунаас доош 3 хэмжээтэй байх ёстой. Мөн энэ барьж байгаа бариул маань яг ингээд барихад тохоо үеэр 15-аас 20 градус нугалагдсан байх шаардлагатай. Хэрв тухайн хүн маань нэг хөлөө гэмтээсэн одоо зүүн хөлөө нугалаад ургад үзэх юм бол тайгаа урагшин тавилаа хөлөө зөөлөө хэмжлэн дээр ингэж авахж болно. Эсвэл одоо хоёр хөлөө хоёр ингийн гэмтээсэн бол тайгаа урагшаа тавиад аль нэг одоо ачаар авах чадвартай хөлөө урагшин хийж тавиад дараагийн хөлийг авахшин тавих шин ингэж 3 цагийн алхаа болон 4 цагийн алхаагаар алхаж явж болно. Тэгээд нэг тайгийг орхиод нөгөө тайгийг ингээд тулаад явж болохгүй. Энэ ямар байдал үүсэх вэ гэхээр зэрэг үний одоо нэг мөр өргөгдөх ч юм уу унчих байдал үүснэ. Төрнөөс болоод хүний биеийн одоо тэгшин алдагдах, нуруу мөрөх бас түнчлэн тэнцвэр алдаж унж бэрхтэх ийм эрсдэлтэй учраас заавал хоёр талтай ингэж хоёр тайгийг ингэж тулах шаардлагатай. Энэ тайг одоо яг ташаа ясанд ойролцоо бас энэ тайгийг заавал эрүүл тартаа тулна. Энэ зүүн хөл нь өвдсөн, бэртсэн байх юм бол баруун талынхаа гарт тулна гэсэн үг. Тэгжээж тайг хэрэглэснээр болов өвчтөе хөлөөр ирэх ачаал бие багасгах. Тэгбэр тайг маань бас 4 хөлтэй, 3 хөлтэй, 1 хөлтэй гэж байгаа. За студид маань дараагийн зочид хүрэлцэн ирсэн байна. Эрхэм чанар Портезийн үйлдвэрийн захирал Оюун Цэцэг, тус үйлдвэрийн менежер Болормаа, Хойроо бизнес эрхлэгч Наранбаатар нар хүрэлцэн ирсэн байгаамаа. Та чинь өөрөө энэ үйлдвэрийг эрхлэхийн өмнө таны хувь зээ амьдрал бас энэ рүү түлхсэн нэг юмдал байгаа хаа? Ер нь хүнд байсан, бүрхэг байсан. 13 настай байхдаа одоо согтын хэмжээ ороод эрүүл мэндийн тайрцсан. Тэгээ одоо алин болгон хүнээр одоо асруулах уу гэд одоо тэгээд янз бүрийн одоо бас амьдрал ахын учраас энэ одоо хөл дээрээ босож тэмцэж эдийн зэрэгт амжилтанд хүрлээ.
өөрийгөө бодчих. Би харин тэнд бас их үргэлж талархаж явдгийг. Бид нар ч амьдралдаа өдөр тутамдаа ингээд эрүүл сарвал амьдралд ингээд оролцоод явж байгаад бол энэ тухай ямар ч ойлголт, ямар ч бод санаа байхгүй байгаа. Гэтэл хүн жаахан юм гарт өрөөсөр хүртэл юу болдог вүлээ гэж бодоход бол энэ олон таяг, тэрэгэнцэр тэр гутал энэ процесс үеийн туслах илэрхийлэлүүд бол амьдрал бүрэн дүүр оролцоход үнэхээр юугаар ч орлошгүй гайхалтай юм чухал зүйл байдаг. Тэгэхээр энэ бол манай улсад их олон жил байсан хэдий боловч одоо ийм олон төрлөөрөө бас байгаа их түүхтэй асуудлуудын нэг байсан шүү дээ. Тэгээд энийг одоо үйлдвэрлэл анх эрхэлсэн. Тэгээд ямар юмнаас эхэлсэн яг юуг эхэлж хараад хамгийн чухал хийж сурья, бий болгоё гэж бодов. За анх бол одоо өөрөө хоёр хөлгөө нөгөө бортистэй байсан учраас нөгөө зам застай байсан учраас галтэрж унаад дунд чөмгөө одоо хугалцсан. Тэгээд гинтлийн имлэг дээр очисон чинь хөлийн минь одоо бас дорн ингээд боогол янзлаад тэгээд гэртээ харсан. Дараагаар нь бол нэг 2-3 сарын дараа хөл маань идэгсэн чинь нөгөө бортисм таарха болцсон. Тэгээд таарха болсон болох дээр одоо бас бизнес хийжсэн болох дээр жоох мөнгөтэй. Тэгээ одоо гадаадыг зорж явна. Гадаад минь одоо энэ үхэнд ирээнд л очиж байгаа. Хүний одоо амьдралын хугацаа юм чинь ирээнд очисон чинь бортисны үйлдвэр байдгүй юм байна. Тэгээд л одоо цаашаа одоо хөх гот Бээжин гэдээ дамжиж явж байгаа. Тэгээд бортисээ хийлг болсон чинь миний санснаас илүү амар үнэтэй байсан. Нэг бортис бол 14-5 сая төгрөг, хоёр бортис 30 сая төгрөг хэрэг. Миний одоо карманд 3 сая төгрөг байсан. Монгол хүмүүс ч угаасаа нэрлэхгүй зантай болох дээр юм бол би Монголд бортисны үйлдвэр байгуулах гэж ингэж одоо танай үйлдвэрийг сонирхож яваамаа гэдэл одоо бушуухан тэр хугацаанд өөрийгөө бас ингээд өөр тийш залаад тэгээд тэр Бээжингийн одоо бортисны үйлдвэрийг сонирхоод тэгээд анх одоо Монголда бортисны үйлдвэр нээе гэд ирээд одоо ямар ч байсан сансандаа хурж хөвлийн бишэлдэг гэлгүйгээр ямар ч байсан ийм бүтээсэ хийсэ хөвлийн бишэлдэг хүн болгон зоригтой хий гэсэн юм хийгэрэй л гэж хүссэн та. Таны ер нь анхны үйлчлүүлэгч ямар хүн байв? Та сандаг уу? Ерөнхийдөө бол сан одоо яг миний хамгийн анхны үйлчлэгчүүд бол өөрөө хөвлийн бишэлдэж байсан Монгол улсын хөдөлмөрийн Баатарч хамгийн анх одоо 17-гийн тэнд очиод миний бортис ингэж байна гэдэл хамгийн анхны үйлчлүүлэгч маань яста Баатарч байгаа шүү. Одоо үзэгчтэй хэлэхэд энэ бол ингээд таяг, энэ таяг бол ингээд их хөгдөг таяг. Энийг бол цүнхэндээ дотгошоо орно шүү дээ. Дороо суух үед бол ингээд цүнхэндээ хийгээд аваач шүү дээ. Энэ ч бас өндөр үнэтэй ийм хөнгөн цагаан таягийг чинь хаа байсан урдаас бүр нэг л захиж байгаа л одоо авчирдаг байсан. Ингээд онцгч буйнаар одоо энэ бол та бүхэнд одоо ингээд өдөр тутмын байнгын хүртээмжтэй ийм зүйл болсон байна. За тэр таяг байж энэ бол хүний нэг дөрвөн хөлтэй таяг шүү дээ. Баланс буюу тэнцвэртэй, тогтвортой байдлыг хамгийн сайн хангадаг ийм таяг гэдэг. Эний чинь одоо бас кино минон дээрээс сонь сэтгүүл дээрээс дээрүүд одоо үздэг байсан. За одоо бол ингээд бас л манай энэ таяг шаардлагатай хүнд бол ингээд байнгын хэрэглээ болж байна. Өвчин гэдэг чинь бол нэг хил зэлдгөө тохиолдлог болох төр ямар ч аав хүүхд яаж хидийд хизээч хамаагүй эргэтэн дутуу болцдог. Одоо олон улсын жишгүүд бол миний шилжмийн бортис 15 сая ихэд манай Монголд бол шилжмийн бортис бол одоо нэг 800 мянган төгрөг 500 мянган нь бол халамж өвчний хилцээсэн бол шууд өгдөг. Үлдэгдлэн бол иргэн хүн өөрснөө илүү мөнгө төлдөг. Таягч бай, тэрэгэнцэрч бай. Аль болохоор л одоо Монголын замд одоо энэ цаас галтархаатаад одоо жишээ нь ирзэн гэхэд өвөл зуны ирзэнтэй. Бид нар нэг таяг өгтөл өвлийнх нь ирзэнийг өвөл өдөр давхар дагуулад өгдөг. Та бол энэ процесс хийлгээ дараа нь энд дасах, дадах, тэгээд хэрглэж сурах энийг арчилгаа хийх гэдэг зөндөл асуудал байдаг. Тэгээ бортизыг 14-өөс 21 хоног тасгал хийж хөлөндөө тохируулдаг. Тэр хугацаанд манай мэргэжлэнүүд өөрсдөө энэ тэнд өвгөө гიშгэх юу технологиос нь зааж сургаж анхны гიშгэлтээс нь эхлээд бүгдийг заадаг. Тэгээд яг бүрэн болоод гарсан тохиолдолд бортиза яаж цэвэрхэн байлгах, яаж хуурай алгах, яаж арчилах уу гэд бүгдийг манай мэргэжлэнүүд зааж өгч сургадаг. Туслах хэрэгслүүдийг авчирсан байгаа манай студид. Тэгээ эднэрийг одоо тайлбарлавал манайх энэ болохоор нөгөө хүүхдийн тэрэгэнцрүүд одоо ирсэн байгаа байхгүй. Энд дээр бас тусгай нөгөө саажилттай хүүхдийн тэрэгэнцэр гэдэг тусдаа байгаа. Энэ нь болохоор нөгөө хөтөвч ингээд доороо ийм савтай ингээд
Энэ бол хөтөвч байна тийм ээ. Энд өндөр наснууд ч гэсэн нэг одоо зайлшгүй хэрэглэх хэрэгтэй одоо цуслан гарна хөдөө гадаа явна аяллаар явна тийм ээ. Ихэд явах боломжтой. Ингээс хүүхдэд хэрэглэгдчихдэг бас. Тэгээд энэ болохоор алхуулагч бас өндөр ахмад настай өгжлөм бэрхшээлтэй иргэн. Ялангуяа нөгөө зүрх судасны өвчтөй хүмүүстэй харуултын дараа энэ төр эргээд хөдөлгөөний эвсэлтэй болох явж гიშгэд сургууд бол хамгийн чухал юу байдаг? Тулгуур болдог. За энэ гутлыг бол сонирхож байна. Энэ ямар очтой гутал вэ? Манай хөгжлөм бэрхшээл дээр юм гэхээр өндөр намг гуталтай нөгөө түүхний юунаас болоод хөлний эвгээс болоод дотор нь өндөрлөгөөтэй тийм байна. Хийгддэг. Өөрөө бие даагаад болон таягтаа алхаж чадахгүй байгаа хүмүүс маань тэрэгцэрийг хэрэглэх байгаа. Тэрэгцэр маань бас төрөл бүр байгаа. Энэ тэрэгцрийн хувьд өөрөө жолоодох боломжгүй жижиг дугуйтай. Тэгээд одоо энэ тэрэгцэр шиг ингэж өөрөө жолоодох ийм дугуйны бариул байхгүй гэсэн. Тэгэхээр зэрэг заавал ахлын хүн төрж явах шаардлагатай ийм тэрэгцэр байна. Тэгээд хэмжээний хувьд ч гэсэн жижигэн одоо хүүхдэд зориулагдсан ийм тэрэгцэр байна. За энэ тэрэгцрийн хувьд одоо ямар ч төрлийн эмгэгтэй хүн хэрэгжилж болохоор ийм тэрэгцэр байна. Тухайн хүнийхээ өөрийн биеийн хэмжээнд тохируулаад одоо хэмжээ арьс нарийн тохируулаад хэрэглэх боломж юм. За тэрэгцрийн үндсэн бүрдлүүд гэвэл их бие, суудал, энэ одоо туршлаг, хоёр талын одоо туршлаг, мөн энэ дөрөв, хөл тавьдаг дөрөв, жижиг дугуй маань дороо ингэж дандаа эргэж чиглэлийг өөрчлөх боломжтой юм онцлогтой. Том дугуй энэ том дугуй маань гадна талдаа энэ өөрөө тухайн тэрэгцэртэй хүн маань өөрөө жолоодож урагшаа хойшоо одоо ингэж дугуйг тэрэгцрийг жолоодох боломжтой юм бариул байна. Гэмтэл бэрхтэлтэй булчингийн сулралтай тийм хүмүүс маань одоо энэ тэрэгцрийг юу хэрэгжилж байгаа юм. Албан маань хүний одоо яг суур хэсэг дээр ирж байгаа даралтыг багасгаж арьс болон булчин цоорох холголт үүсгээс сэргийлсэн байдаг учраас ямар ч нөхцөл төр албыг заавал зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Тэгээд өнөөдөр 12 дугаар сарын 3-ны өдрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын өдөр зориулсан манай нэвтрүүлэгт бол нэлээд бүтээлч хүмүүс одоо их зочноор оролцож штэ ойдврыг асуудал шийдсэн байна. Ойнцгч бас тэнд нэг асуудал шийдсэн байна. Хүн болгонд дор хүрнэл одоо нийгмийн асуудлыг бид нар хөнгөлөөл явж байгаа маань. За одоо ингээд бас нэг зочин маань бол манай хуваарай чухал эрхлэгч Наранбаатар байгаа. За энэ тэрэгцэр бол бас нийтийн хэрэглээний юм худалдаанд байдаг, үйлчлэгээнд байдаг тэрэгцэрээс бол арай өөр болсон байгаа. Тэгэхээр энэ тэрэгцэр нь яг удаан хэрэглээд ирэхээр гол нь дандаа аравч их мууддаг. За ингэж харуул арай эвтээ тогтоох. За энэ бол ердийн хэрэглээний тэрэгцрийн ард талыг бол өөрчилсөн байдлаар тийм ээ. Энэ бол чамд эвтэйхэн байдлаар юм өөртөө болгосон байдал тийм. Өөртөө болгосон. Энэ суур араам энэ төр нь бол энэ квики гэдэг нэг төр тэрэгцрийн төрөл байдаг тийм ээ. Тэрийг бол тэрэн дээрээ л хийсэн. Зүг. Тэгээ суур араамаа өөрчлөөд квики дээр болохоор зарим нэг гачлах нь айгүй тусдаа салдаг. Тэгээ голдуу салдаг гачлал болгоно машинд сууж яхаар дандаа хаягдаж эвхэхтэд айгүй хэцүү байдаг. Зүг. Тэрний оронд би энэ өөрт нь ингээ аравч хийгээд. Тэгээ би яаж өөрчлөлтнийг бас харьцуулж харуулахын тулд энэ тэрэгцрийн арыг харуулъя гэж бодож байна. Энэ тэрэгцрийн ар ийм байд юм байна. Ерөнхий. За энэ бол тийм бага насны хүүхдийн шиг байна тийм. Хөнгөн жинтэй хүнийх бол ийм байдаг байна. Тэнд ийм өргөн байна. Ердийн хэрэглээний бас 50-60 см гэдэг бол энийг бол Наранбаатар бол ингэж өөрчилсөн ийм байх ба. За тэгээд өөрийнхөө тухай эрхэлж байгаа ажлынхаа тухай юу хийж гэн? Ямар санаа бодлолтой ер нь байдаг вэ? Одоо би нэг хөшигчүүл тэгэл нөгөө төсвөл үеийн нөгөө тусгай хэрэглээний нөгөө үндсэн нөгөө гангийн дээр тэгээ будаан дээр гэл тим дээр хэрэгэл хийдэг. Тэгээ гэр ах уу тэгэл одоо шинэ жил төхөөд ирэхээр ширээний бүтээлэг газар төхөөд ирэхээр тэгэл сандлын нөгөө налуур хэрэгслэл тим хийж явдаг.
За хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст бол бас их олон асуудлууд байдаг. За түүхийд материалаа татаж авах, өөрөө гадагшаа тутагшаа явах уугүй юу? Захиалгыг хамтран ажиллах ёстой юу? Хамтарсан тийм байгууллагууд байдаг. Тэр байгууллагуудынхаа дагуу хүсэлтийн үзэл тэр загваруудыг хийж өгдөг. Материал дээр болохоор манай ах явж авчирч өгдөг. Манай нэвтрүүлгийн нэр бол амьдралын жор гэж байгаа. Бид өнөөдрийнхээ нэвтрүүлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр хүн болгон өөрийнхөө зөв амьдрах, нийгэмд хэрэгтэй амьдрах энэ жороо үзэгч олонд одоо танилцуулж ярьж штэ. Тэгэхээр чиний амьдралын жор бол бүтээлч хөдөлмөр. Бүтээлч хөдөлмөр. Зүгээр суухыг хүсдэг. Тэгэл ажиллаж байгаа. Магадгүй бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг өөрсдөө хуваараа бизнес эрх сонирхолтой байж болох юм. Өөрөө эхлүүлэхдээ ер нь ямар бэрхшээлийг давж туулав? Дэмжлэг их гэцүү. Өөрөөсөө яг айгүй ингээд их л ийшдэж явж хүмүүсийг энэ тэнд очиж гууж ээж тэгжээж их дэмдэр яадаг. Дэмжлэг авах тал дээр. Би чинь эхлээд гараар тийм шүрээ урлаг хийж байсан. Шүрээр юм хийдэг байгаа. Тэгээ утсын тийм нэг уран сүлжээгээр юм хийж байгаа. Тэгээ энэ оёдлын тал дээр ороод тэгээ нэг хоёр машин дээр суугаад энэ тэнд янз бүрийн жижиг сажиг тийм оёдлын юу нэг хэсэг би анх ойж эхэлж байхдаа нийтгэл таамлуу явдаг гэсэн тийм хэмрийн дарцаг байдаг байсан. Тэр их байдаг байсан. Тэгэл тиймэрхүү юмнаас судлаад их л хөдөлмөрлөж гарч ирнэ дээ. За зоригтой тэгээд санаачлагтай хөдөлмөрч төвчээртэй тэгээд үр дүнгээ үзхийн төлөө одоо төлбөртэй авах хэрэгтэй л дээ тийм ээ. За тэгээд амжилт хүсье. Их сайхан мэдээтэй ирж байна. Өнөөдрийн манай зочд бол дандаа бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгчтэй байгаа учраас би түрүү хэлсэн түрүүчийн өнгөрсөн жилийн нэвтрүүлгүүдээс бол агуулгын хувьд бол яахан нааштай өөр болж байгаадаас их баяртай байна. Ер нь бол амьдралын жор нэвтрүүлэг яагаад эдгээр хүмүүсийг урьж оролцуулж байгаа юм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэд бусдаас дутуу байлаа гэд зүгээр суухгүйгээр урам зориг аваад амьдралдаа ихтгэл дүүрэн байгаасаа гэхүүднэр амжилтанд хүрсэн эдгээр мундаг хүмүүсийг урьж оролцуулж байгаа нэвтрүүлэг дараагийн зочноор үргэлжлэх болно. За тэрэгцэртээ зөв суух арга гэж байгаа. Тэрэгцэртээ зарим хүмүүс буруу сууснаас болоод тухайн хүний бие организмд мөн тэрэгцэрт ч гэсэн нөлөөлдөг учраас түүх өвдөг шагаан үе 90 гаруйд яг тэгшинтэй болж байгаа гэсэн. Мөн яг тэрэгцрийн өргөнийг хэмжихтэй болохоор зэрэг хоёр талаар нь гар оруулаад яг ингээд гар чөлөөтэй олж гарч явах юм хэмжээтэй яг энэ хүний гар ингээд бусаад гарах юм хэмжээтэй хоёр талаараа байх хэвээр. Тэрэгцрийн түвшлэг маань тухайн хүний гарны доод өнцгөөс доош өнцөг хүртэл өндөр нь байх хэвээр. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор Монгол улсын гавьяа тамирчин хөдөлмөрийн баатар Бээжингийн Олимпийн аварга Баатаржав хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Хийх юмсан, бүтээх юмсан, амжилтанд хүрэх юмсан гэсэн их олон залуучууд байгаа. Тэгээ энэ хүмүүст хандаж та бид гурав өнөөдөр яриага зөрүүлвэл зүйтэй болов гэж би бодлоо. Телевиз үзэж сонирхож байгаа Монголын мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эцэг эхчүүд та бүхэнтэй одоо олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн одоо мэндийг хүргье. 2008 он бол таны амьдралын амжилтанд хүрсэн олон оргилуудын нэг гэж бодож байна. Энд бол хүрэх тэмүүлэл зорилго бол байсан гэж бодсон шүү дээ. За миний хувьд бол яг манай хад маань улсын ардчин бөгөөд Монгол улсын ачин хүн шүү дээ. Манайх чинь гэр бүлээрээ спортлог улсууд ах トゥ хоёр маань бокс спортын мастер, нэг нь олон улсын хэмжээний мастер. Тэгэхээр манай гэр бүл бол спортлог улсууд учраас төсвөр хатуужил, тэмцэлдэх, өрсөлдөх чанар байнга гэр бүл дотор явж идэг. Яагаад гэвэл нэгнийгээ сорьдог, тэнийг сорихын тулд одоо ялахын тулд хүн амьдардаг. Тэр утгаараа би ихлэ бокс спортоор явж илаа. Бокс спорт гэдэг бол хүнд маш хурдан ухаан сэтгэлгүй характер төлөвшил бүгдийг олгож өгч идэг. Түүний дараагаар одоо нөгөө өвчин маань туссан учраас дараад нь дааваргаа дагаж ан хийдэг байсны учраас бодлого спортын төвхөлүүдээр одоо Монгол улсын дасгалжуулагч Үлзий баяр алтан цэцэг багш нарын удирдлаганд ор бодлого буудлаа.
Гэтэл дараад нь Монголын одоо хөгжлийн одоо тэр үед технологийн одоо дунд 4 төрөл тэмцээн зохион байгуулагдаад түүний нэг төрөл дотор нь байтарганы төрөл ороод. Тэгээд тэр харваг очиж харваж үзээд тэндээс л би одоо энэ байтарганы спорт руу орох нь зөв юм байна. Тэгээ миний сэтгэл бас тэр. Тэгээд байтарганы тамирч болсон. Хүмүүс таныг мэдээж хараад нүүр царайгаар нь бол хараад ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо манай улсын ингэж бол мэднэ л дээ. Зүгээр явж байхдаа бол бид нар бол анзаархааргүй байгаа байхгүй. Тэгэхээр бас л эргээл нөгөө таныг одоо партизын үйлдвэрийн анхны одоо үйлчлүүлэгч байсан гэж ярьж байсан. Тэгэхээр ер нь ямар одоо партиз хэрэгжилж гин одоо тэр талаар бас нэг дурсаж үзвэл. За яг партиз ортопедийн талаар гэх юм бол миний үндсэн мэрэгжил бол партиз ортопедийн мэрэгжилтэй. Би тэр үед хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа партизын үйлдвэрт бригадын дарга хийжсэн хиймэлхүүлгээр хийдэг байлаа. Гэтэл надыг одоо эмнэлэг төвчийн хугацаанд миний тэр үед одоо хэвчээсэн оюун цэцэг гэж бүсгүй байдаг. Одоо тэр хүн маань одоо бас бэрхшээлтэй болсон ч гэсэн тийм тэр амьдралд ноён нуруу удаагаагүй өөрийн сэтгэл бичээд дэмүүлж өөрийн үйлдвэртэй болсон. Тэр үйлдвэртэй болоод байхад нь би бас өөрийн мэрэгжлийн хувьд очиж найз дээрээ очиж анхны үйлчлэгийг хийлгэж байлаа. Их мэтлэнгээр энэ хөгжлийн бэрхшээлд иргэдэд бас дөхөн болох юу байна тэр болгоныг санаачилж хамтарч ажиллаж ийсэн л да. Миний их бол өөрөөсөө хөл. Гэхдээ яг би протесттэй боллоо гэж би шантраагүй, хүлгүү боллоо гэж би шантраагүй. Ямар хүлэн байхгүй болсон болохоос зориг нь байхгүй болоогүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас зориг тэмүүлэл гэдэг бол хамгийн чухал юм аа. Тийм учраас энэ хүүхд залуучуудаа бас зоригтой байчин байгаа ч гэж захих байна л да. Олимпийн тэмцээн, дэлхийн аварга тэмцээнүүд гарч ерөөсөө эрүүл хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан салгасан спорт хэрэггүүл болцсон юм шиг надад харагдсан шүү дээ. Бүгд л адилхан оролцдог билээ шүү дээ. Тэр спортын төв усан цэлж яана, хөл бөмбөг тоглож яана, теннис тоглож яана, ерөөсөө уртлын хайралт хөнгө атлет бүгд л юм. Тэгэл бах спорт гэдэг чинь өөр агуу зүйл. Түүний дотроос тамирчин гэдэг нэр бол хамгийн чухал. Тамирчин хүн бол тэр янз бүрийн бэрхшээлээс бол шантрах ёсгүй. Тамирчин гээд нэгэнд болцсон бол би бэрхшээлтэй байна уу, бэрхшээлгүй байна уу тэр сони асуудал биш. Эрүүл байсан ч тамирчин гэхдээ тамирчин хүмүүсийн зорилго юу? Амжилтанд гарах ёстой. Гэхдээ биеийн тамир спортын заал танхим бүх юм энэ хүмүүс хангалттай нээлттэй хүмүүс маань бас тэрхтээгээ таягтайгаа мөлгөөд үргүүлээч гэсэн бас орчдөг байх. Орчны асуудал их чухал байна. Бид өнөөдөр бас энэ тухай ярьжсэн. Тэгэл байх уу? Хамгийн гол нь юу гэдэг вэхээр тэр тухайн орны хөгжил тийм ээ. Ямар төвшөнд байсан бэ? Энэ нийгмийн асуудлыг хэрхэн ойлгодог байсан бэ гэдгээс ахуулаад хүртээмжтэй орчин гэдэг зүйл хамгийн чухал байна. Яагаад гэвэл тэн дотор ганцхан бэрхшээлтэй хүндий биш. Бүх одоо ард иргэд тэнд зорчиж оролцож байгаа хүртээмжээ, тааламжтай бүх юм үзэж харж байгаа. Тэр нөхцөлийг л бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Зохистой сайн одоо спортуудыг гэвэл одоо манай нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд хүүхдүүд юу зөвлөх вэ? За юм спорт бол одоо маш олон төрөл бий. Паралимпийн төрөл бол 23 төрлөөр явдаг. За 23 төрөл дотор бол манай Монгол улсад байдаг төрөл бий, байдагч төрөл бий, тийм ээ. Гэтэл тэр олон төрлийг Монгол улсад хөгжүүлнэхэд Монгол улс эдийн засгийн асуудал нэгдүгээр хэцүү. Байр орон цус одоо өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ороод бэлтгэл хийх заал байхгүй шин. Тийм учраас энийг яаж байгуулдаг вэ гэвэл жишээлбэл байтарганы спорт гэдэг Монголын байтарганы холбооны хамт олонны дэмжлэг тусалцаагаар спортын байгууллагын дэмжлэг тусалцаагаар нэгдсэн баг болж бэлтгэл сургуулаа хийдэг. Жудо бүхий холбоо гэхэд бас л эрүүлтүүдээ нийлээ Цагаанбаатар одоо ерөнхийлөгчтэй Монголын одоо Баттулга жудо бүхий холбооны ерөнхийлөгчийн дэмжлэг тусалцаагаар хамтарсан бэлтгэлээ хийгээ явуулдаг. За буудлага спортын төвөгтөл одоо манай гавья тасгалжуулах ундрал бат байгаа шүү дээ тийм ээ. Тэрнийхээ хүрээнд ороод бүх хэрэгэл материал нь хүртээмжтэй орчин бий болоод хөгжиж явчихдаг. Гэтэл тэр хөгжиж болохгүй спортын төрлүүд олон бий л дээ. Тийм учраас энэ бүхнийг бид нэр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөв сонгож зөв оролдох нь их чухал. Огт Монголд байхгүй зүйлийг хичээллээд энээс би одоо оргилонд болж би ганцаараа ийм хүн болно гэж зүтгэх бол нэг хэцүү. Яагаад гэвэл материалыг баз байхгүй, орчин нөхцөл байхгүй. Тэр шийдэл хугацаа хэрэгтэй. Нэвтрүүлгийн маань нэр болохоор амьдралын жор байдаг. Тэгэхээр би ер нь амжилтанд хүрсэн жороос бол хүүхэд залуучуудад уран мөх зорилгоор, үгүй болоо сургамж өгөх зорилгоор хуваалцаач л гэж. Өнөөдөр бол манай энэ өдрөл амьдралд идэвхтэй оролцуулах тухай бид нэлээд ярьж байгаа. Учираас нэрэл сая манай залуучуудад нэрийн таны амжилтын жороосоо амьдралд зөв жор боловсруулах тухай гэвэл та юу зөвлөх вэ? Амьдрал бол өөрөө баян учраас та тэрийг өөрөө л жолоодох хэрэгтэй. Та тэрийг даван туулахын тулд өөрөө л төсөөлөх хатуужлыг таал гаргана.
ер нь өөрийн чинь устгадаг зүйл бол өөрөө л байдаг байхгүй. Тэрнээс өөр хүндлэнгөө сүн гарч ирээд буудаж устгах алга юм бол өөр хэрэг тийм ээ. Хүнд юу ч тохиолж болно. Гэхдээ гагцгүй хүн өөрөө хөдөлмөрчлөх хэрэгтэй. Зоригтой, мөрөөдөлтэй тэрэндээ хүрэхин тулд хүн өөрөө өөрийгөө дайжилж чаддаг, ажиллаж чаддаг. Тэр амьдралын жоргоо найрлагуудаа давс сонгоно бүгд юу байна тийм ээ. Тэр бол амтлагын зүйл тийм ээ. Идэх гэжидэл айгүй гоё өнгөтэй болгож идэхийн тулд яг ногоон помидор өвөрцөө тийм ээ. Улаан юу вэ ингээд ингээл хийхэд тэр хүний идэх кайфыг төрүүлдэгтэй адилхан хүн амьдралд ороод явахдаа эрх зүйн орчингууд маань юу байх хэвтэй тийм ээ. Тэрийг нэгдүгээр судлаад тэрнийхээ дагуу үйл ажиллагаанд орох хамгийн чухал байдаг. Юу хийж болох вэ? Над юу тохиромжтой, юунд амжилттай болох вэ? Энэ тохиромжтойг бас тийм ээ. Тий, тэрийг сонгоно шүү дээ. Одоо жишээл надыг анх одоо хөгжлийн бэрхшээлд иргэдийн спортод ороод спорт гэдээ явж байхад Монгол улсад хөгжлийн бэрхшээлд иргэдийн спорт гэж баг юу байсан хүмүүс гайхдаг байсан шүү дээ. Гэхдээ би юу гэхэд дан эрүүл улсууд өрсөлдөж ийсэн. Тэгээд дараад нь олон улсад паралимп гэж байдгийн байна. Энэ чиглэлээр хандлагын чиглүүлэхийн тулд өөр төрөл рүү паралимп руу орж одоо энэ амжилтанд хүрч байгаа. Тэрнээс өмнө бол би эрүүл хүмүүстэй л өрсөлддөг байсан. За их баярлалаа. За эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн амьдралын жор нэвтрүүлэг олон улсын дэлхийн хэмжээнд жил болгон тэмдэглэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, эрхийг дэмжих өдөр зориулсан юм дугаар байлаа. Тэгээд жилдээ ганц дуурдаг гэж бас боломгүй. Бид бол улиралдаа нэвтрүүлгийнхээ бодлого тусгаад аль болохоор та бүгдийн амжилт бүтээлийн тухай дуулахыг нэвтрүүлэгтээ бас их өргөн оролцуулахыг хичээж байгаа. Та бүгд ч гэсэн өөрсдийнхөө хүсэл, өөрсдийнхөө хийж байгаа ажил, амжилтын тухай бидэнд дуулгаж, байнгын одоо холбоотой байгаарай гэж одоо хүсье. Яг бол ингэж идэвхтэй байж гэмээ чинь биднэрт өөрт байгаа бүх саад хүрчлэлийг давантуулж, жигд эрэхтэй нэгэн адил тэгш байдлаар энэ амьдралыг бид хамтдаа бүтээн гэсэн ийм л одоо уриалга байгаа. За ингээд танд баярлалаа. Хүрэлцэн ирсэн зочиндоо баярлалаа. Ингээд амьдралын жор нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчдээ.